Сайн байцгаана уу? Туугис ТV яг байгаагаараа буланд тавтай морилно. За манай энэ удаагийн дугаар маань Чех улсад аяллаар ирсэн байгаа. Дор жавхтай Янжин лам хичээгээ урьж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, багш, хөгжимчин. Янжин лам хичээ маань энэ удаад аяллаар ирэхэд жоохон нилээ их чанга шалгуур давж ирсэн. За тэгээд адал явдалтай ирэх шиг болсон. Сонин сайхнаасаа хуваалцаач яаж ирв? Ер нь виз яаж явах юм Европоор? За би урд нь болохоор нөгөө хөгжимчин хийжсэн учраас 60-80 оны үеийн хөгжимчин. Тэр үеийнхэн ч социалист нэм гэж хэлсэн болохоор ажиллаар явхад ерөөсөө паспортаар өгчдөг. Тэгэл бүх юм бэлэн болоод ингээд яваад ажиллаа хийгээл баруун нар ч одоо 3-4 удаа ингэж явж тоглолт хийжсэн болохоор энэ удаа нэг дасанд очисон чиглэлээ гэсэн ажиллаа хийсээр аваад энэ жилээс яг суусан. Тэгээд нэг хүүхдүүд дээрээ оюутнуудтайгаа нэг тойрё гэж бодоод тэгээ визэнд орсон чи эхний удаа виз гараагүй. Тэгээ гайхаад асуусан чи шиг өндөр настай учраас таны виз гараагүй гэж хэлсэн. Тэгээд би бас айгүй гайхажсэн. Тэгээд дахин визэнд орохоор болсон. Одоо урьж байгаа хүүхд маань өөр зөндөө их ажил явдал болж иж дахиж виз өрдүүлж тэгээд дахиж 2 дахь удаага визэнд ороод байна. Маш хурдан гарсан. Тэгээ энэ удаад одоо чи ирчгээд Унгар, Австри улсуудаараа аялж хаад ингээ байж маргааш одоо Франц улс руу гарах гэж байна. Нас өдөр хэд төрж байна? Үзэгчдэд сайхан нэг өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Та ч одоо хөгжимчин байсан. Ямар хөгжимчин хаана ажиллаж исэн залуу насандаа гэд таны гоё түүхийг сонссон. За би угаасаа унган Улаанбаатар хотын хүн. Улаанбаатар хотын нэг төрсөн. Тэгээд яг хүний бас хувь тавилан гэж байдаг. Тэгээ миний хувь тавилан бол маш их азтай байсан гэж би боддог. Хүүхэд наснаасаа л миний хувь тавилан намайг ингээ хөтлөөдийн урлагийн хүн болгочихсон. Тэгэхээр би 23 жил хөгжимчээ хийсэн. 69 он төгсөөд 92 он хүртэл чуулгатай тэр үеийн ардын дуужийн чуулга гэж хэлсэн. Тэнд одоо анхны төгсөгчдийн дараа 2 дахь үеийн одоо ятгачин гэж явдаг да. Ансараа төгсөж ирж ирсэн юм аа. Бидний үед бол солонгос багш дээр төгсөж ирсэн. Тэр үед бид нарт ятга заах хүн байхгүй солонгосоос урьж авчирч мэрэгчлэн багшаараа заалгасан. Тийм хүмүүс ахгүй бид нар анхны ятгачд нь. Тэгээ 92 оноос багшилсан. Тэгээд айгүй нэлээд олон жил багшилсан. Одоо олон шарнистай тэтгэвртэй гараад 10 жил багшилсан. Тэгээ мөн одоо хүртэл нэлээд багшиж явж байгаад одоо өнгөрсөн оны 9 сараас л яг суулаа да. Тэгээ завтаа болоод одоо ингээ баруун нар айлах гээд ирчээд ээж байна. Ятга хөгжим маань одоо тэгэхээр ч одоо хаанаас яг үндсэн гарал нь ямар гаралтай хөгжим бэ? Ер нь аль улсаас гаралтай гэсэн үг үү? Энэ бол үндсэн хөгжим гэж байгаа юм л та. Одоо жишээлбэл дээр үед одоо хааны ордон бол 200 гаруй ятгачтай байсан гэд түүхэнд бас бичигдсэн байдаг юм билээ. Гэхдээ яг хөө тэдний талыг эзэлсэн улс юм болохоор бас нөгөө дайцч энэ төр яваад ардхан жоохон хоцрогдсон болов уу гэж бодогдсон шүү дээ. Тэгээ 21 оноос хойш улс орн маань хөгжөөд улс орноо хөгжүүлэх гээд ингээд бас олон жил явсан. Тийм учраас 61 онд байна уу 62 оны хавцаал багшийн маань ардсан солонгос байдаг шүү дээ. Одоо нэг хойд солонгос. Тэгээ тэндээс одоо багшийн маань мэрэгчлэн одоо ятгачин гэж нэг 28 настай жоохон залуухан өснө голоороо хагарсан нэг гоё өндөр цагаан залуу ирж илаа манай багш. Кимсан аав гэдэг байсан багш. Эрэгтэй ятгачин багш байсан юм байна тий. Эрэгтэй ятгачин багш. Ингээ миний өмнөх анхны Монголын ятгачид миний өмнө 2 жилийн өмнө орсон байдгийн тэднийгээ 7 дугаар ангид авахт нь би 5 дугаар ангиас орсон. Гэхдээ би бол 1 дугаар ангиас хөгжим хүчин сургуульд орсон байсан учраас 5 дугаар ангид ятгахын хөгжмийн хичээлд орохдоо бол ноотон мэддэг хүүхдээсэн болохоор бас багшд маань амар байсан байхаа гэж боддог тий. Тэгээ ятгачдын эхлэн энэ өөр тэр 60 хэд оноос эхэлсэн. Багш маань Монголд бараг 10 жил болчиход бутсан. Та одоо нас өдөр хэд урж ийн гинэ? Нас ойлж болох юм болов? Яг 75 нас хүрсэн өдрөө төрсөн өдрөөр гараагд яг ирсэн. 75 аа. Би маш баастай тий 75-тай. Энэ нэрээ сайхан байх шүү.
75 настай. Та чинь тэгээд саяхан тэтгэвртээ суусан гэхэр ч одоо хичнээн жил багшлсан болж байна. Би нэг 55 таас суун л да. Яг насаараа. Тэгтээ ажил хийгээл явсан. Тэгсэн ажлаа хийгээл. Тэгээд багшлаад яваад хэдэн жил багшлсан гэсэн үг та да? Нийт багшлсан жил. Би засар ингээд завсарлаа да. Миний бас гэр бүлийн хүмүүс маань би муутай өвчтөй хэвтэрдээс учраас бас ханигаа асархын хажуугаар бас ажиллаа хийгээд тэгээд дундуур нь чөлөө мөлөөгөө чөлөө аваад завсарлагтай завсарлаад ингээд ер нь нийтдээ нэг бараг 30 жил багшилсан шүү. Улстай бол ямар ч нэг 50 орчим жил ажилласан. Ямар сайхан. Дандаа хөгжим бүжигтүү хаана багшилж байсан бэ та? Би ерөөсө хөгжим бүжигтэй бол багшлаагүй. Яг бол би ч нэг хөгжимчээ хийжсэн болохоор одоо манай соёлын амны сайд Нарантай гэж эмэгтэй маань манай анхны ядагчдын нэг л дээ. Тэр хүн манай соёлын амны сайд хийж агаад тэгээд багшийн сургуулийн хөгжмийн ангийг тусна гаргаад хөгжмийн багшийн коллеж болгоод өөрөө захирлаар нь ажилласан билээ. Тэгээд 1-2 жил болон намайг чуулгаас ирж багшлаач гэсэн санал тавьсны дагуу би тэгээд 92 оноос эхлээд хөгжмийн багшийн коллеж гээд боловсролын сургуулийн харьяа тэр сургуульд ирж багшилсан. Тэрнээс хойш нэлээд олон жил багшилж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсны дараа чинь мэдээж 10 жил одоо 50 дахь тэтгэвртэй гарсан гэдэг чинь 2007 онд энэ 13 дугаар хоолд гэдэг юм аа. Манай Улаанбаатар хэн бол андахгүй 84 дэх сургууль гэдэг мундаг автортай 10 жилийн сургууль мөртлөө хүмүүс бүгд мэддэг, бүгдөө өхийг хүсдэг тийм сайн сургуультай их сайн сургууль байсан. Тэр сургуулийн захирал нь Марк эмэгтэй гэдэг. Тэр хүн хөгжмийн одоо мэдгэдэгтүүнтэй болгож хүүхдүүдэд хүмүүжүүлэхээсээ урлагаар хүмүүжүүлэхээсээ гэсэн сэтлэрээ хөгжмийн анги нээж анхны одоо мэргэжлийн хүмүүсийг цуглуулж авсан байдгийг. Тэгээд одоо тэгээд тэр 55 настай тэтгэврт гарсан хойш нэг 2 жил ирээдээ гэртээ байгаад 2007 оноос 84 дэх сургуульд ажилласан да. Одоо жил ажилласан. Ёстой удаа ажилласан биш үү? Та гоё юм аа нэрээ. Ингээ сайхан олон жил багшлаад. Ер нь тэгээ багшилж явах явцад ер нь шавнарын одоо урлагийн сэтгэлгээ ч юм уу те уран бүтээлийн амжилт эхний шавнараас ч одоо бараг нас буйд хүрсэн те мэдээж тэр талаараа бас жоохон түүх яриач та. Би чи түүхл яриулах дуртай юм дээ. Яг байгаагаар нь яриулна ш те. Бид нар нэг яг багшлах тийм юм хүмүүс бас биш. Яг тоглогч байхгүй юу? Хөгжим бүжгийн сургууль төгснө гэдэг юм дандаа яг л одоо мэргэжлийн хөгжимчин болж гарч байгаа гэсэн. Тэгээ яг Нарантуяа захирал маань одоо яагаад намайг сонгосон гэхэлэр миний аав маань одоо математикийн багш хүн байсан. Тэгээ дээр гэрээ цэвэрлээд айлын том охин юм чинь гэрээ цэвэрлж байхдаа аавынхаа номын сан цэвэрлэхэд дээр үз чи янз бүр унших нам бас удахгүй. Сургууль мужил гарын сэтгүүл ингээд зөндөө дугаараараа ээж идэг. Тэгээ тэрнээс нь шкафа цэвэрлэх баг нөгөө сэтгүүл унаашаа сууддаг тийм үгтэйсэн. Тэгэхээр бас тэр мэрэг хэрэг болсон болоо та гэж бодогдгийн тийм Нарантай багш маань одоо ураад ажил гэж яхад яаж өгөхгүй тэгэл очиад ажилласан. Тэгээ миний хамгийн гол одоо юм бол би яг хөгжим бүжгийн сургуулийн нарийн мэргэжил төгсөж байгаа хүүхдүүдээр ажиллаагүй зүгээр багшийн сургуулийн өөрөөр хэлбэл тэр үедээ хөгжмийн багшийн коллеж гэдэг бол одоо энэ 10 жилийн дуу хөгжмийн багш нар шүү дээ. Эдрийг бэлдэж байгаа гэсэн. Дараа нь бас яг багшийн сургуулийнхаа багангийн багш нарыг бэлдэж гаргадаг. Боловсролын сургуулийн ардтай багшийн сургууль. Тэнд багшлаад үргэлжлүүлээл тэр багангийн багш нарыг бас хөгжүүлсэн. Энэ бол бас манай боловсролын бодлого юм да улсын маань. Тийм. За тэгээ яг одоо үндсэн яг тоглогч учраас багш биш байлаа ч гэсэн яг багшийн сургуульд багшилдаг гэсэн утгаараа бас нэлээд тийм өндөр шаардлага тавигддаг байсан. Ингээд миний одоо анхны шавнар энэ төр бол үнэхээр өнөөдөр одоо улсын хоорондоо маш хариуцлагатай сайхан ажил хийгээ явж идэг. Ер нь багш хүн бол шавнараас багах нь шүү дээ. Биш үү? Тэгээ одоо түр нэр дурдах юм бол дээр үед одоо та нарын үед тэр мэдгүй уруулан бодог гэж хамтлаг байсан. Тэрний дуучин гэл байж байна. Уруулан бодог дээр иржсэн шүү дээ нэрээ. Тийм уруулан бодгийн ичээ харлаа одоо миний шав байдгийн. Тэгээд Монголын радиогийн Улаанбаатар чуулган удирдаачаар одоо өмнө говийн нэг охин ажилладаг. Тэр маань одоо үнэхээр
мөнгө жаргал гэдэг охин ба үнэхээр мундаг авьяастай бүр 10 жилээ төгсөөд ирэхдээ анх над дээр ирэхдээ бүр авьяас нь мэдрэгдчихсэн тийм хүүхэд маань өнөөдөр одоо Улаанбаатар чуулган удирдаач багш болсон явж байгаа. Бас нэг шав маань одоо Бүсэргийн чуулган 60 хар гэж байдаг та дээр үесээ найраг дуучтна гэсэн. Тэгээд тэр Бүсэргийн чуулган 60 харын удирдаач багш нь гээд явж гэн. Ингээд би бас амьдралдаа нөгөө хэрхэн урлагийн хүн чиглэсэн багш болсон хойно анх удаага анги удирдах үзсэн. Тийм миний тэр айгуу гайхалтай мундаг анги байсан. Тэгээ саяны миний тэр удаан бүч чуулган удирдаач байсан гэдэг охин маань ангийн маань дарга баясгалан гэдэг охин бас ангийн маань дарга байсан. Тэгээ дөрвөн эрэгтэй хүүхдээ мөцөө тэр дөрвөн эрэгтэй хүүхд дотор энх мэнд гэдэг нэг сэргэлэн хуучир өгчөнд явдаг сэргэлэн шархуу байла. Тэгээд одоо өөр тайлангаа тавьсан чинь тайлсан маань багтаад одоо концертын тэгээд тэр энх мэнд санаачлаг гаргаад багшаа энэ тайзыг урагш нь метр татаад урагшуулчих. Тэгээд дөрвөн эрэгтэй хүүхдээ толгойтын тийшээ нэг хөрөө арамтай тэр модны зах гэж байдгийг. Тэгээд тэр модны зах руу хаахан 5 бан зочилж авчираад нөгөө төлөв чинь бөө хөрөө хадаас одоо сүх бөө юм болж хадаас очиж тэр бүхэлдэн концерт заалны тайзыг урагш нь 1 метр урагшлуулад нөгөөдгөө сайхан будаад арийнх нь өшгийг айгуу гоё цэцэгтэй гоё өшгөр хүүхдээ ордноос бууж авчираад мундаг тайлан тавьж ирсэн манай ангийнхан. Энэ бол миний санаанаас эзэж гардаггүй. Тэгэхээр оюутан сурагчид гэдэг бол маш идэвхтэй ялангуяа хөдөөний хүүхдүүд байна. Үнэхээр сэтгэлээсээ одоо тэр үеийн маань оюутнууд бол эзэж надад мартагддаггүй. Тэгээ одоо хүүхдүүд маань бол өнөөдөр энэ баруунаар бас зөндөө байна. Би одоо эндээсээ маргааш Франц руу явчаад 5 сар ирэхэд Германд болроо дээр очих гэж байна. Бас миний нэг аягүй сайн шав маань манай хүчин коллеж төгсөөд дараа нь соёл урлагийн сургууль төгсөөд одоо Германд амьдарч байгаа. Тэгвэл ингээд хүүхдүүд маань сайн явах дээр бас бид нар ч гэсэн сэтгэл таатай баяртай сайхан байдаг. Тэгээ шүү дээ. Тэгээ сүүлийн үед нөгөө тэтгэврт гарсан хойно 10 жилийн багш болсон. Тэр төрөн биений дурсаад өнгөрсөн хаа 84 сургуулийн тэр март багш биднийг ураад мэржлийн хүмүүсийг барьсан гэдэг. Тэгээ тэр бол өстой үнэхээр мундаг сургууль. Тэр сургуулийн хүүхдүүд өнөөдөр маш амжилттай явж байгаа. Улстай бол бүр амар тийм одоо юу гэдгийг бүр тэр урлагаараа одоо манай тэр урлагийн англи ерөөсө Монгол хүчиг байгаа. Тэгээ орчин үеийн бас хүчиг байгаа. Үндэсний бүх төрлийн хөгжим төвлөр хор. Тэгээ энэ бүх хөгжмүүд тэр сургуулийн хүүхдүүдийг бүгдийг нь хөгжүүлээд тэгээ сүүлд нь одоо 2019 онд сургуулийнхаа 30 жилийн ойгоор 1000 хүүхдийн концерт корпоративын зааланд тоглуулж ялла. Энэ бол үнэхээр 10 жилийн хүүхдүүдийн хувьд бол баг сэтгэд багтамгүй тийм сайхан амжилт үзүүлсэн. Баяс юм аа. Тэгээд энэ төрийнхөө хүүхдүүдэд бас маш их баярдаг. Бяцхан шавнартай маш их баярдаг. Миний хүүхдүүд өнөөдөр том болсон байгаа. Тэр жоохон 3 4 дугаар ангиас намжсан хүүхдүүд маань өнөөдөр 10 11 дугаар ангид орсон өнгөрсөн жил хөгжим бүжиг дээр мэржлийн хөгжимчдийн дунд уралдаан зарлахад миний хүүхдүүд нэрэмжт байдсан шалгарч ирсэн. Ингээд гоё юм аа. Шандраа ингээд гайх болгон зөндөө байгаа. Яриад дуусахгүй юм байна. Ууган шавнар бол бүр улс орондоо хийдгээ хийгээд явж идэг. Бяцхнууд нь одоо 12 дугаар ангид ороо явж штэ гоё шүү. Сайхан байна. Таны ингээд 75 наснд ингээд тэгээ бяцхан шавнар нь сургуультай байж гэн гэдэг чинь та бол ерөөсөө маш олон жил уйггүй багшилж, уйггүй зүтгэж, хөдөлмөрлөж, ёстой л нөгөө нэг авьяасныхаа ундрагыг асгах шиг болж бусад хүүхдүүдийг услах шиг юм байна да. Аргагүй урлагийн янжин лам нэртэй бурхны маань нэртэй адилхан гоё нэртэй сайхан юм аа нэр. За одоо хоёулаа гоё сэлбэг гоё Европ руу оруулъя. За таны залуу наснд Европоор их аялсан, иржсэн, аялан тоглолт хийжсэн гэсэн ер нь айл улсаар явдаг байв, ямар хүмүүсийг дагаж урлагийн баригад ирдэг байсан бэ? Ер нь хэдий хүнтэй баг явдаг байсан бэ? Баримжаа гой санаанд байгаа зүйлээсээ хуваалцаач. Хамгийн сүүлд хэдэн онд иржсэн бол? Хамгийн сүүлд 2007 онд иржсэн олон улсын фестивальд хүүхдүүдтэй иржсэн. Дандаа залуучуудтай.
Тэгээд миний ажиллаж исэн сургууль төгсөөд арьсан гараагаа ихэлсэн тэр улсын ардын дуу үжийн чуулга гэдэг улстай ганцхан мэргэжлийн урлагийн байгууллага тусмаа ардын урлагийн байгууллага гэдгээрээ одоо өөрийнхөө эх орноор барахгүй өнцөг болон дэлхийн өнцөг болон бүрт бол ардын хөгжим, ардын урлаг тийм ээ өөрсдийнхөө тэр хамаг сайн сайхан бүхнийг үзүүлж идэг. Тийм үед нь одоо бид нар бас их хацтай би ингээд төгсөд ирж исэн. Тэгээ миний хамгийн анхны баруунд ирсэн бол өөр одоо та нар баг цочих байлгүй дээ. Хэд гинэ? 1975 онд би одоо өөрөө 25 настай ээж. Тэгээ тэр үед одоо нэг фашизм ясны гэж ярьдаг шүү дээ. Эх орны 2 дугаар дайныг одоо дуусгасны 30 жилийн ойд одоо Германд оролцох гээд. Тийм маш олон түнтэй манай улсын ардын дуужин чуулган хөгжимчид, дуучид, бүжигчид маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр бид нар ингэж ирж байлаа. Тийм Оросоор дамжин Москвад 5 хоног явна. Москвоос наашаа Варшав хүртэл бас 2 хоног явчихна. Ингээд Чехаар, Германаар гэж явж байгаа. Тийм нутагтай харьцсан тэр үед бол бас юм их тийм дөнгөж хөгжиж эхэлж ирсэн. Манайх нэг маш их сонирхдаг байсан. Үнэхээр гоё байсан. Бид нар ч гэсэн сайхан мэдвэсэн. Анх Европт тэгж хөл тавьж байлаа. Тэрнээс хойш 81 онд угаасаа Чех өнгөрөөс солио өдрүүд гэж манай Монголын урлагийн солио өдрүүд болсон. Тэрэнд ирсэн. Хамгийн сүүлд 2007 онд дандаа хүүхдүүдтэй олон улсын фестивальд 16 орон оролцсон. Том фестивальд ирж байсан. Тийм. Би ч одоо 81 он намайг гарч яхад 2 дахь ирж байсан байна. 75 он бол би сургаггүй тий ингээр чин зэрэг бүр ёстой урлагийн хүмүүс гэхэд нэрэ дээр үеэсээ л ингээд манай Монголынхан тэгэл урлагийнхан бүгдээрээ ингээд сайхан аялан тоглолтоо хийгээл явдаг байсан байгаа байхгүй тий бид нар чинь жоохон одоо би чинь бас одоо залуу үеийн хажууд би чинь гайгүй бас нэг дундаас дэшээ болох гэдэг ш дундаа чинь насных болчиход байна шүү дээ 40 гэдэг чинь тэгэхэд таныг ингээд 75 он гэхтэл эрүү мултарч штэ. Гоё юм шүү. Сайхан байна. За, таны тэгээ хамгийн сүүлд иржсэн 2007 он. Одоо ингээд 25 он хоёрын хооронд Европын ялгаа хэр их байна? Хичнээн улсаар аялал ирээд ер нь тийм мэдээж ялгаатай маш их ялгаатай байсан. Үнэхээр бас бүр одоо манай цэнхэр гараг маань тэр чигээрээ хөгжиж байгаа учраас үнэхээр сайхан байна. Тэгээ яг жоохон 2 удаагийн виз гарч нэг жоохон цочилд орсныг тооцох юм бол сэтгэл маш өндөр байна. Тэгэхээр сайхан байна. Бүгдийнхээ урилгыг ирсэн болохоор одоо үзэж харах юм ихтэй. Тэгээ жоохон нас өндөр болсон байна. Ерөнхийдөө тэгээ явуулт бас жоохон даахгүй байх шинжтэй. Хүүхэд маань дагуулаад байдаг юугаар чинээгээр л бүр сэтгэлээсээ ингээд надад бүр аюу гой юм үзүүлэх гээл явж юмас арай жоохон залуу нас бас нэхэгдэж байна. Тэгэхээр бас жоохон нас биш шүү. Айгуу сайхан юм байна. Төгсрөл гэж байхгүй юм байна. Тэгээ тэр нөгөө цалин гатар энд чи ямар ч гоё юм. Тэр нь хамгийн гол нь тэр метро интернет дээшээ доошоо явах нь нэг жоохон тиймэрхүү байна. Тэрнээс бусд нь бол айгуу сайхан хөгжсөн байна. Тэгээ миний нэг мөрөөдөл гэдэг юм бид нар тэр дээр үесэл ингээ баруунаар явж хад бид нар Австрид үүдээ очтдгоо байхгүй юу. Тэр үед Австри 3 виз гардгүй гэж байсан юм уу? Бид нар ч сайн ойлгоогүй. Тэгээ энэ одоо ганц мөрөд маань тэгээ одоо хөгжмийн хүн болчихсон. Тэгээд одоо Австрид тэр Штраус, Моцарт гэл тэр гой гайхамшгуудын ядаж хөшөөнд нь чалхнаа арааг нь харахсан гэж одоо мөрөөддөг байсан. Тэр мөрөөж маань байсан. Тэгээд мөрөөдлийг маань биелүүлсэн охиндоо маш баярлаа. Ундраа хайртай шүү. Мөрөөдөө биелүүлсэн гэж хэлмээрээ. Бусдад баярлах гэж. Ойлсон чи яа манай подкаст хүн амт ойлвол баярлдаг подкаст байгаа шүү. Та тэгээд Моцартын төрсөн газар тэр гоё ингээд орчингоор нь очиход ер нь хамгийн их огшсон газар нь танд яг аль нь гоё байсан бэ ер нь? Эхлээд бид хоёр эндээс нөгөө өнгөр орсон. Тэгээ өнгөр орсныхаа бидний монголчууд бүгдээрээ мэднэ нөгөө Сиси хатны тухай киноны чид мэддэг тэр Сиси хатны одоо залуутай байсан одоо тэр ордон музей утсан тэргээр аяасан та. Тэгээ хоёулаа зөндөө гоё үзэж ханахааргүй гоё музей явж байгаа шигсэн би бүр
Ундраа нар жаргах гэдэг шүү. Монстер өшөн дээр нартай байхад очиж шүү гэж би бүр тэгэл авсан. Виндэ явж байхдаа нөгөө Моцартынхаа хөшөөрөнд яагаад гэсэн бэ штэ та тий. Уул нь синий хатаа урдсан чинь яг Виндэ нөгөө автортай байгаад байгаа штэ төвдөө. Хөшөөн дээрээ тэгээ нартайгаад оцсноо. Нартай байгаад очсон. Тэгээ эхлээд Штрауссын хөшөөн дээр очиод зураг мурга аваад дөнгөөрийн гайхалтай бүр ёстой яг ингээд тэр цэцэрлэгээр нь хөшөө гэдэг цэцэрлэгээр нь орцол бүр ингээд үнэхээр нэр хүмүүс ингээд ёо дагдлаад модлоод ярихаар нь яасан сүртэй гэж боддог гэсэн бүр хүний хэлтeenгүй бүр өөрөө ирэхгүй бүр ингээд сэтгэл бүр ингээд нэг сайхан болоод нэр өдөө насчаад бас нэг ийм газраа бас тий бүр нэг насаараа ингэж мөрөж ийм гоё газраа бас ирдгийм байжээ гэж өөрөө ирэхгүй бодогцсон. Тэгээ үнэхээр бас хөгжмөл хүн юм болохоор яг тэгж бодогдсон байлээ. Тэгэхээр Штрауссын хөшөөн дээр ирсэн, Моцартынхаа хөшөөн дээр ирсэн. Цэцэрлэгийн урдлаар Моцартын хөшөөний урдлаар сойд төлхөрийг ингээд цэцэг тарьсан байсан. Тэр сойд төлхөрийг би орж суун гэдэг унтраагаа бүр инээд нь өргөсөн шүү дээ. Бүр сүйдээ хөөгч шиг бүр тийм юм ийсэн бүр ингээд өөрж баярсантай болоод өөрийгөө бүр 75 тагаа мартцсан. Цэцэг мэдсэн донд нь ороод бүр би энэ тэгээд тэр гой газар очиод зургнууд даруулсан уу? Даруулсан ахуулсан. За тэдний чинь гой би подкастн завсраа оруулнаа за. Гой дурсамж би энэ подкастыг яагаад хийж байгаа вэ гэхээр би танаар бахархаж байгаа байхгүй юу? Та ингээ сайхан одоо 75 наснда тий Европоор ингээд аялахад би ч одоо таны ч одоо ойрхоноос хоёлаа чи ингээд бас хараад байгаа шүү дээ. Огт танихгүй хүнлэнгийн хүмүүс биш учраас тэгээ би танаар ингээд бас бахархаад тэгээд таны тухай ингээд подкаст хийгээд авчвал 10 20 жилийн дараа гоё ингээд дурсамж таны одоо цагийн ингээд гоё энэ гоё ингээд 75 наснда ийм гоё ануухан ингээ сайхан газраар аялаад гоё явж байгаагийн дурсамжийг тэр чигээр нь архивлаж авъя гэж бодож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр эн чинь та хоёрын архив тэгээд бас подкаста цацгаараа цацна хүссэн хүмүүс нь үзэн таалагдах хүмүүст нь таалагдана. Гэхдээ хамгийн гол нь энэ бол танд зориулж байгаа та хоёрын альбом, амьдралын альбом, архив баггүй. Тэгээд одоо ингээд юу яа янжаагч ятгандаа явнуудаа хоёлаа бид нэгэнтэй гоё ятг тоглодог хүнийг оруулсан юм чинь бас яг байгаагаараа подкастынхаа хиймэр лундаг сэргээгээд ятгахтай гоё таныгаа гоё нэг хэдэн ая тоглуулмаар байна. Та ойрд тоглосон тоглоог нь ерөөсөө сонирмш хамгийн гол нь таны гоё ятг дарж байгаа хэсгийг бас нэг үзэгчдтэй үлдээмээр байна. Болж гин үү? Үзэгчдээс уучлахгүй. Яг л олон жил агшилсан одоо баг тоглохоо мартцсан байна. Нэгдүгээр хоёрдугаар бас нэг гадаад аялж байгаа юм. Тэгээд хумсаа жоохон ургуулсан чи бүр айгүй муухай дуурна. Тэгээд ятгах чинь хүн чинь хумсаа ургуулдаг байхгүй юу? За.
Янжаагч маань одоо ямар ая тоглоё гэж бодож байна та? Би зүгээр нэг ардын дуу тоглоё. Яг би бас ятгаа удацсан байгаа багшлаад миний нэг хөөрхөн энэ төрдөө сургуулийн шав маань ятга тоглодог охин байгаа. Тэгээ тэр маань ингээд ятгатай бэжж тэгээ ундраагийнхаа ятган дээр одоо нэг ардын дуу тоглож үзүүлье. За баярлалаа. Яа, баярлалаа. Бид хоёр маань утсаар орж байгаа болохоор бас манай үзэгчдэд дуу маань тод хүрж байгаа үгийг мэдэхгүй байна. Надад бол сайхан сонсогдож байна. Баярлалаа Янжаагч. Өөр гоё дуу дарж өгөөч та. Оо, ямар гоё юм бэ? Баярлалаа. Ястай гоё юм Янжаагч. Тэгтээ ер нь нөгөө хоёулаа ингээд гадаадад байгаа. Дээрэс нь яг албан ёсны микрофон байхгүй, утсан дээрээс орж байгаа болохоор үзэгчд маань яаж сонсогдохыг мэдэхгүй байгаа ч ингээ миний урилгыг хүлээж аваад сайхан ятгаа дарж өгсөнд баярлалаа. Одоо хоёулаа ярилцлага руугаа орох уу Янжаагч? За баярлалаа. Би болохоор бүр 1-р ангиасаа хөгжмөж сургуульд явсан. Өөрөөр хэлбэл яг одоо мэрэгжлийн хөгжимчин. Тэгээ энэ ажлаа өвтөн хөгжмийнхоо мэрэгчлэрээ бараг 23 жил улсын ардын дуучин чуулгад хөгжимчин хийж байгаа. Тэгээд 92 оноос хөгжим багшийн коллежийн багшаар анх одоо томилогдож ажиллаж байлаа. Тэрнээс хойш одоо ингээд бараг 30 жил өнгөрсөн байна.
Сүүлд нь тэтгэврт гарсан 10 жил 84-өөс сургууль хүртэл багшилж ирсэн. Тэгээ ингээд одоо өнгөрсөн жилээс яг тэтгэвртээ бүр яг цэвэр суулаа. Энэ үртэй хугацаанд маш олон жил олон шавнууд төрүүллээ. Урлагийн тайзан дээр 23 жил байна гэдэг бол бас завшаантай сайхан үе маань байсан. Залуу нас маань урлагийн тайзан дээр өнгөрсөн. Тэгээ өнөөдөр тийм нэрлэлээрээ багш чинь гоё байна. Баярлалаа. Янжил лам эгчийн маань хүүхэд насыг сонсмор санагч. Аав ээж нь урлагийн хүмүүс байсан юм уу? Яахаараа хүүхдээ ер нь 1-р ангиас нь тэг хөгжин бүжиг рүү аваачиж өгсөн бол яг түүхээ бас яриа сонирхолтой байна бас. Тэгээ миний хүүхэд насууд бол маш их аз жаргалтай өнгөрүүлсэн. Яг бол би бол одоо ингээд өдөө насны босгон дээрс эргээд харж ахт бол бас хүний хувь тавилан гэж байдаг юм шиг гэлээ. Би бүр жоохноос одоо дорж гэж хүний ууган охин болж мэдлсэн. Надад одоо 6 дүү байгаа. Бидний ихээсээ 7 л. Тэг би яг өөрийнхөө дараагийн хувилаа нэг 5-6 наснаас дууж бүжгэлдэг байсан байгаа. Тэгээд тэр үед нэг 20-21 ч юм уу тоглолтод ордог. Тэр үед нэг 9 дугаар ангийн ботоны гоё ихч ирээд хоёр өсгөө самнаад аваад явдаг байсан. Тэр олон нэг концертыг хоёулаа нэг дуу харилцаа дуу дуулна. Тэгээ нуугардаг хоёулаа тийм байсан. Тэр авч явдаг ихч маань одоо өнөөдөр Тунгалаг Тамирын киноны дулмаа тоглодог дэлгэр заргал гэж эмэгтэй байгаа. Тухайн үедээ 9-р ангисэн тэр ихч маань Маяковскийн зөвлөлийн паспорт гэдэг шүлээг уншдаг. Тийм гоё ихч байсан юм аа. Тэгээ одоо ямар ч нэг урлагийн болох тэр гарааг минь тэр ихч тавьсан болоо дур сонирхлын төрүүлсэн болоо гэж одгийн зүгээр аав маань багшийн дэд сургуулийн оюутан байж байгаа. Яг 58 он төгссөн математикийн ангийг. Тэгээд тэр үед нөгөө ямнаас томилтоо авсан чинь хөгжим мэжийн сургуульд очоо гэсэн томилт өгсөн байдгийн. Яг тэр жилд би 4 ангид ирсэж авах тэр ээлж маань таараад тэгээд одоо 8 нас 4 ангид орж байгаа охиноо хөтлөөд хөгжим мэжийн сургуульд очиж орсон бол маш их аз таарсан хэрэгээ гэж би одоо боддог. Ингээд одоо Монгол улсын анхны Европ хөгжмийн ангийн эсэлт тэр 58 онд хөгжим мэжийн сургууль дээр бий болж тэр ангид би илсэн орж тэг өнөөдөр хүртэл одоо хөгжимтэйг нөхөрсөн маань юм сонин түүхтэй. Тэг хүний бас тэр амьдралын замнал энэ хувь тавилан гэж тэр хүүхэд ах үед хүмүүс энэ болгоно мэддгүй юм байлээ. Одоо сүйд нэргээд харж сайхан санагддаг. Тэг миний тэр хүүхэд нас өнгөрсөн бас тэр манай гэрийн байгаа тэр эргэн тойрон бүгд урлагийн хүмүүс байсан. Одоо яг манай өөдөөс хашааны өөдөөс хараад дожоод орж иж мундаг зохиолч байлаа. Эхнэр нь болохоор бас нарамт хийгээд дараамын жүжигчин. Манай яг ардлын хамар хашаанд одоо нар хэрцсэн жилийн гол орой тоглосон сүүлд Хэлийн цэргээс гавьяа тавсан удирдаач Эрдэнэ очир манай хөгжим бүжиг хуучрыг төгссөн. Манай арын хашаанд байлаа. Эрдэнэ очирын саадлын хашаанд төдөг байх байлаа. Лодонгийн төдөг байх. Тэг үнэхээр гоё асуудаа би бас өөрийнхөө хүүхэд насыг заримдаа бодоод бүр нэрээ гайхдаг штеп. Яг хүүхэд таахтай бол энэ тухай мэддгүй байсан. Сүүлд нь насан туршид том болсон нэрээ ямар тийм гайхалтай хэсэг байж вэ гэж боддог. Миний өссөн газрын тэр дээр үед чинь нэг хашаатай байлаа. Одоо нэг шиг байр орон сууц гэж баггүй. Тэгээ манай хашааны яг өөдөрсөн одоо мундаг жүжигчин зохиолч эрдэмтэн дожоод орж байх байлаа. Эхнэр нь одоо нарант тэгээд жүжигчин байсан. Яг манай хойдлын хамар хашаанд Эрдэнэ очрынх маань байлаа. Энэ хүн бол бас хөгжим бүжиг хуучаад төгссөн сүйд хойно удирдаач болж ирээд Хэлэн цэрэгт байсан. Нар хэссэн жилийн гол ороод тоглосон доо Монголын ард түмэн сайн мэддэг. Сувраган цэнхэр уулсын офицерт тоглосон. Тэр Эрдэнэ очрынх маань яг манай арын хашаа байлаа. Тэгээ манай уртлын хашаанд бас гайхалтай айл байлаа. Нэг циркийн хоёр гэр бүл гэдгсэн залуу манай ээж автай чигтэйхэн сайхан татансаж байдаг. Намсраа эчин хорлогээд хоёр мундаг циркийн жүжигч. Тэгээд намсраа ахын маань хамар хашаанд хоёр гэр байсан. Тэр хоёр гэр нь бүр агуу мундаг улсууд байлаа. Наадлынх нь гэрт нь шарын сөрөн жугаах байсан. Шарын сөрөн жугаа гарцсан их нэртэйгээ. Хоёр дахь гэрт нь дүүнэрээ аваад ирсэн байсан. Тэр дүүнэрийнх нь эрэгтэй дүү нь хоёр эмэгтэй дүүтэйгээ суудаг гэрт нь. Тэр эрэгтэй дүү нь болохоор манай мантгай цэцэн хатан хийсэн төрийн шагнал зураач өрөөс өх их байсан. Тэгээд ингээд
Миний бодоход одоо миний тэр өссөн одоо дов гэж ярих уу, гудамж гэж ярих уу, миний тэр өссөн орчин ийм сайхан урлагийн орчин байж таарсан. Тэгээ сөрөн жугаан баруун 100 хойдлын хашаанд нь одоо хүн болгон мэдж одоо соёл эрдэнэ чуулгыг анх үүсгэн байгуулсан. Манай ятгын ангийг төгссөн анхны төгсөгчдийн 4 ятгын нэг Наранбаатар, Бадам гаруй Наранбаатар гэж мундаг хүн байгаа. Хоёр Оросын, Монголын хоёр улсын гавьяат. Энэ хүнийх одоо тэр сөрөн жугаан 100 хойд хашаанд байх жишээний ингээд намайг тойрол дан юм урлагийнхан байсныг тэр хэдэн он бэ? Улаанбаатар хотын аль хавьд нь байсан юм бол ер нь? Тэгээ нэг иргэний бүртгэл мэдээллийн төв гэж яддаг Мацуу айлын тийшээгээ. Тэгээ иргэний бүртгэл мэдээллийн төвөөс жоохон цаашаа яваад 9-р дэлгүүрийн ард тулж гэж яддагс одоо ч ямар байгааг мэдэхгүй байна. Тэгээ тийм айлууд байгаад би сургуульд ороогүй жоохон байсан юм аа. 6-7 настай үе. Тийм. Тэгээд сүүлд нь манайх сургууль орох болоо дотруугаа яваад төсөлтэй байр майранд ороод яваад гисэн. Тэгээд тэр байранд орох үед маань болохоор манай аав багшин дэд оюутан байж байгаа төгсөөд хуваар нь тэр үед боловсролын ямаас авдаг гэсэн ингээд математикийн багшаар төгссөн хүмүүс маань хөгжим мөчөө сууд багшаар очоо гэд тэгэнгүүт би яг тэр жилийн сургуульд орж таараад ингээд намайг 8 настай охиноо хөтлөөд аав маань нөгөө томилогдсон сургуультай орсон бас аюул аз таараад тэр жилдээ манай Монгол улсын анхны Европ хөгжмийн анги нээсэн байдгийг. Тэр ангид нь яваад маш азтай. Энэ бол нэр хүний амьдралд бас ховор тохиох тийм азаа. Тэгэд миний тэр анги бас их гоё анги байдгийг. Тэр анги маань Монголын бүх мундаг одоо тэр үеийн сэхэтнүүд Монгол улсын уртаа ярьдаг урлаг соёлын, шинжлэх ухааны, эрүүл мэндийн хамгийн мундаг сэхэтнүүдийн хүүхдүүд тэр Европ хөгжмийн ангид 9 орсон байж таардаг юм аа. Тэр дунд нэг математикийн багшийн хүүхэд яваад орсон их азтай. Тэгээ төрөвчээс ингээд урдах юм бол нэгийн А ангийн одоо мөрд Эрдэнэбаатар гэлэхлэндээ мөрд орж гэж одоо бид нар мундаг хөгжмөн байгаа штэ нөгөө одоо төрийн дуул бичсэн мундаг хүн байгаа. Тэр хүүн Эрдэнэбаатар, Хайдвын, Төмөрбаатар тухайн үед эрүүл хамгааллын яамны сайд байсан Тухааны охин Цолмон тэгээд манай соёлын яамны сайд Сосор Ормын охин Наран Чимэг, Батын намаарны дүүрсэн дарга охин Наран Гэрэл, Насалжуу дарга охин Цэцэлмаа, тэгээд Лувсан Шарвын охин Халуун Сүрэн, Осор гэж жүжигчний охин Саран Туяа гэх мэтчлэн ингээд ерөөсө үнэхээр тэр үеийн алдар цуутай мундаг тэргүүний улсын мас ихэд хүүхдүүд тэр Европ хөгжмийн ангид орсон мэдээ. Ингээд бид 11 жил яваад ингээд төгссөн. Манай хүүхдүүд анги маань хүүхдүүд бүгд одоо урлаг соёлын байгууллагатай ажилласаар өнөөдөр хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Өөрөө намайг 75 ажиллаа хийгээд одоо ямар сайхан юм гэдэг миний ангийн хүүхдүүд бүгдээрээ соёл урлагийн сургууль, соёлын дээд сургуулиудаар багшиж байна. Хөгжим бүжгийн сургууль, консерваторид багшиж байна. Бүгд л ажиллаа хийгээ явж байгаа. Төвлөр хуур хийлийн ангийн багш нар байгаа. Оо за ямар гоё юм бэ. Ёстой л нэр дээр үеийн алтан үеийн гэдэг одоо үе маань одоо та нарын маань үе болоод байна шүү дээ. Ер нь алтан үеийн хүмүүсийн анхны ингээд урлагт хөл тавьж исэн үеийг яриулахаар надад маш сайхан байна. Ёстой гоё юм. Өөр ер нь таны ингээ хүүхэд наснд дурсаж үлдсэн гоё гоё юм зүйлүүд ер нь юу байна? Жохон сонсъё л та, яриулъя л та. Ер нь бол одоо айгүй тийм бахар хурстай бас хүний одоо эргээд бодоход бас түүхэл юм да. Үнэхээр улс орн маань бол хүүхдүүдийнхаа ирээдүйн төлөө маш их санаа тавьж тэр үедээ бараг л ийм бодлогоор явдаг байсан, хөгжүүлдэг байсан болов гэж бодогдсон шүү дээ. Одооныхоо бодоход айгүй тийм нарийн айгүй сайхан байсан санагддаг. Зөв би одоо хүүхд ангийнхантайгаа цуг тэгээ төвдөр хорын ангид ороод 4 жил явсаа та. Тэгээ 4 жилийн дараагаас гар айгүй жижигхэн. Тийм учраас энэ төвдөр хооронд бол ийм бүртгуутай байж иж бас тоглодог. Тэгэхээр би 4 жил нэг жижигхэн гартай чинь жоохон тэнцэхгүй болоод тэгээ 4 жил хөгжим тоглоо тэгээ ноот мэддэг хүүхдээ бас өөр сургууль руу шилжүүлэхэд хайран байсан юм билгүй. Ингээд намайг үндэсний хөгжим тийм утсан хөгжим шилжүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо бодоход
тэр багшийн зөвлөгөөнөөр орсон шиг байгаа. Айгүй олон багш нар суугаад бид нар ингээд бас тийм хүүхдүүд хоёр над би ганцаараа биш 4-5 хүүхэд байсан. Тэгээд тэр хурлаар ороод ингээд ороод гараад байгаа. Тэгээд тэр олон хүмүүсийн хажуу суужсэн нэг юм өндөр өсөө голоороо хагалцсан нэг гоё өндөр цагаан залуу ирсэн. Миний гарыг ингээд барьж үтснэ. Их эвгүй гадаад хүний аялгаар харахад Монгол царайтай. Тэгээд гадаад аялгаар бодно гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэр үе чи хүүхэд казах үндэстэн л гэж мэднэ. Өөр гадны ямар зүйлийг мэдэхгүй жоохон юм. Тэгээд казах хүн болоо да гэж өнгөцөж үлээ. Тэгсэн тэр маань одоо солонгос огшлон байсан юм аа. Ингээд одоо Монголсан энэ солонгос хөгжмийг хөгжүүлэх бүрдэн тусгай гэрээгээр арсан солонгос улсаас мэргэжилтэн урьж авчирсан манай багш Кэмзан аан гэж хүн байсан. Ингээд тэр хүн одоо Монголд 10 жил одоо хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлээд анхных нь миний өмнөх одоо Монголын анхны 16 ятгчин 67 он төгсөөд би тэднээс хойш 2 жилийн дараа 69 он төгсөөд ингээд улсын ардын дуужин чуулгад ирж илаа. Тэгээд тэр үед чуулгад ингээд ирсэн байсан чинь одоо миний ангийнхан ч бүгд Европ хөгжмөштэй хийл төвдөр хуурын бүгд. Тэгээд бүгдээрээ хагас нь нэг 7-8 хүүхэд 7 дугаар ангид Ленинградын училищд яваад тэгээд дараагийнх нь хүүхдүүд бас дахиад нэг 10 хүүхэд дахиж сургуульд яваад ингээд бас нэг 10 хэдхэн хүүхэд үлдсэн 11 дугаар ингээд төгсөөд тэгээд Свердловскийн консерватори руу явхад би ганцаараа үндэсний хөгжмөөр үлдчихгүй юу. Тэгэхээр тэр үеийн хүмүүс цаа бариад энэ одоо нэг 58 оны анхны Европ хөгжмийн эсэлтээс энэ янжлан ганцаараа үлдчихлээ гэж ярьсан юм шиг байгаа. Тэгээд тэр үед тэр хороо мороо ямар ч улсууд идэх ингээд хоорондоо ярьж байгаа. Тэгээд намаа нэг өдөр Лусан шар багш маань ардын дуужин чул уран сайхны өдөр дарга хийдгсэн. Тэгээд Лусан шар багш дуужин гэж жижигэр хэлэхгүй юу. Тэгээ үгөө хэлсэн чи чамааг яамн дээр сайд дуужин сосроо сайд одоо хүүгээд очих гээд гайхлаа одоо яг хүүгээд гэсэн чи харин хөрхэнтэй чи одоо ингээд 58 оны анхны одоо Европ хөгжмөөс ганцаар үлдсэн байна. Тэгэхээр зэрэг чамайг одоо 11 жил ингээд сайхан хөгжмөр явсан хүүхдээ зүгээр байлгамааргүй танаа ангийнхан бүгдээрээ хоошо зөвлөлтөөр сургуульд явцсан. Тэгэхээр миний хүүхд гэртээ хараад ээж автаа яриад хэрвээ ээж аав зөвшөөрөл өглөө 10 цаг дээрээ Оросны шалгалт өгөөл тэгээ Москвагийн Луначарскийн нэрмжит урлагийн дээд сургуулийн нүүр будаг тэгээ театрын хувцсны модель гэсэн хоёр юу анги байна. Энэ хоёр айлныг ангийнхантайгаа одоо явах болж байна миний гэж хэлчихсэн. Тэгэхээр зэрэг би тэндээс санхин анаас гараад надад бол ерөөсөө тийм бодол байгаагүй. Яг л миний төрөний 2 жилийн өмнө би их чахнар маань төгссөн. Монголын анхны ядгчид төгссөн. Тэгээд тайсан дээр тэдний гоё дэлгэмсөөл ятгахтаа ингээл урдуур нь гараад тэгээд нор банцтгой уйхан замтыг нардуулаад мөрд орж байгаа ингээл удирд. Тэрийг ингээл харахаар бүр өөр ирэхгүй ингээл самсан шархираад бүр ингээд айгүй гоё байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр би бодоод би бүр их чахнарыгаа хараад бүр мөрөөдөд бүр яаж ин ихчнэр шигээ тэр гоё хувцсыг өмсөд тэр тайзан дээр суух вэ гэж бодож хахад юу хоошоо сургуульд явах гэж бараг бодоод ээж авдаа ч хийгээд тэгээд тэр чигээрээ би үлдсэн. Тэгээд энэ дээр өрдөөж харамсдаггүй. Тэгээд өнөөдрийг бот би ятгах хөгжмөөрөө одоо амьдрсаар л явж байна. Тэгээд бас ямар гоё. Гоё наа. Тэгээд та бол яг л тайзан дээрээ ятхаа дараад ингээд насаараа гоё ятгачнаа хийгээд хажуугаар нь багшаа хийгээд ер нь одоо энэ дээр үеийн дуучдаас ер нь ямар дуучдын ард ятхаа дардаг байсан бэ та? Одоо ер нь ятгах гэж хөгжин бараг мэдэхгүй байж байгаа. Миний анхны төгсгчтэй 16 ятгах төгсч ирээд хамгийн анх гэрэл тод гэж дуучин байлаа. Мундаг ой дуудуулдаг. Тэгээд тэр гэрэл тодтой 4 дууддаг байсан. Ерөөсөө 16 хүүхдээс 12 нь эмэгтэй 4 нь эрэгтэй хүүхдүүд байсан. Тэгээд тэр 4 ятгахны нэг тоглодог тэр мундаг түрүүн бас миний хамар хашаанд байсан гэдэг тэр Бадамгарын Наранбаатар гэж соёл эрдэнэ хамтлагийн үүсгэн байгуулахаас гадна одоо ер нь бүх энэ ятгахтай Монголын ятгахтай дуулдаг дуучдын бүх тэр арын хөгжмийг бичсэн хүн. Тэгээд ер нь хүн байдаг. Да Наранбаатар нэг нь Цэрэн хорлоо гэдэг бүр сүйд төгсч ирсэн. Жохон 74 оны төгссөн хүүхдүүд ятгах юм. Тэр Цэрэн хорлоо Наранбаатар хэллүүний ятган дээр бичэндээ одоо өөр ер нь тэгж бичиж чаддгүй мар байхгүй.
Тэгээд та нар сонсдгол ав Төмөн Дэмбэрлэлийн тэр гой дуунуудын тэр бичлэг арын хөгжмийн дууралт. Тэгээд тэр Адар сүрэнгийн бас хөгжмийн бичлэг дууралт. Эдгээр бол өстой бүгд тэр Наранбаатар Цэрэн хорлоо хоёрын бичлэг байдаг. Энийг бас хүмүүст бас хэлж мэдүү зүгээр хаа гэж одоо хэлдэг. Та өөрөө ямар дуучтай ард байсан бэ? Ер нь бүх ятгчид бол тэр бүх дуучтайгаа тоолноо. Жишээлбэл Төмөн Дэмбэрлээ 4 ятгатай, тэгээ Адар сүрэн 4 ятгатай, Цэрэн ханд гэж бориод дуу байлаа. Адар сүрэнгийн дараа Мөнх баяр гэж сайхан хүү дуулдаг байлаа. Тэгээ Алмаа гэд бас нэг сайхан дуучин их зэрэг. Тэгээ сүүлд бол одоо зэрэг үлгэр жишээс 82 3 онд Өлзөн орш маань ирсэн. Та нар мэдж байгаа Өлзөн орш гэдэг мундаг дуучин одоо ярьж ятгатай дуусан. Ер нь бол чуулган бүх ятгчид тайзан дээр бол бүгдээр олуулаа гардаг. Тэгээ Төмөн Дэмбэрлэл авсан хоёрыг болохоор зэрэг 4-4-рөө ч юм уу. Тэгээ хөдөө бариад дээр явбал тэгэл хоёлоо л явчихна. Одоо эмэгтэй ятгчдын чинь тэр чинь бас хүүхд нүүдэн зовн төрнөр нь тэгээ бүгдээр энэ хоёлоо ээжлэл явцдаг. Гэхдээ Төмөн Дэмбэрлэлийн 4 ятаг бол үнэхээр агуу 4 ятаг байдаг. Одоо ингээд 1-р ятаг 3-р ятагын тоглоо 1-р ятагын цогцлмаа гэдэг мундаг одоо домог усын ятгчд маань одоо хүртэл ингээд бид нар найздал мөр зэрэгцээ байж тэн бид нараа маш их хатдаг. Үнэхээр манай Төмөн Дэмбэрлэгч бол айгүй тийм шаардлага өндөртэй. Ятгчдаа бас солих дурггүй. Одоо эсвэл нэг ингээд гадуур тоглолтоор яваад юм ятгчсан солигдсон байхад бол ингээд сургууль хийж яхад надад тэнд 2 дугаар актив соёл дуустахгүй байна гэдэг юм ингээд нэгтдэг. Тийм нарийн сонсгол, нарийн мэдрэмжтэй, тийм мундаг хүмүүсийн хөгжимчд байлаа. Тийм болохоор одоо хүртэл манай тэр өөр ятгч юм бол айгүй тийм мундаг тоглодог хэвээрээ л байгаа. Ер нь би болохоор яг одоо ингээд хуулиад хэлвэл би Адар сүрэнгийн 2 дугаар ятаг гэж явдаг. Тэгээ яг хөдөө гадаа тэр хоёртол явна л тийм. За таны Адар сүрэнгой ард байгаа 2 дугаар ятагын тоглолтын бичлэгүүдээс ер нь байдгүй танд ер нь? Яг байлгүй яг тэгтээ одоо бараг марцсан 30 жилийн өмнө. Үгүй бичлэгүүд нь байвал би энэ подкастын завсраа хавчуулт юм билүү гэж бодоод байгаа. Би өгчөөлнө. За тэгээд Адар бүр өтөн бичлэг байгаа. Жаргалын дээдээ ажил байна хөө жаргалын дээдээ ажил бидэнтэй зүлэлт нөхөдмийн хамтваана бодлинара наухан гэмэхөө уханинара Эрдэм байна хөө ухааны нахаран эрдмэг бидэнтэй зүлэлт нөхөдмийн дуулж байна Sütülin sana Evsun banyaho Evsun orimsu Sitil derbetinte Soğulutunu hudumin Tulçana Urin Jargallahim menho Onyogin udes utelanaho usindehedi utekerbetente
нөхөдмийн урлаж байна. Үсийн дээдийг бүтэхэр битэнтэй зүлэлт нөхөдмийн урлаж байна. Тэгээ янжаагч маань өөрийнхөө гэр бүл, үр хүүхдүүдтэй бас сайхан сэтгэлийнхаа мэдчилгээг хүргэж. Ягаад гэвэл та хоёрын энэ подкаст маань ингээд амьдралын сайхан архив болж байгаа учраас таны үр хүүхдүүд одоо ч харна, ирээдүйд ч харна, бүр 10, 20, 30 жилийн дараа ч гэсэн харахад бас тий сайхан эмээгийнхаа, ээжийнхаа хэлсэн үгнүүдийг эргээд харахад бас их гоё дурсамж байх болов тий. Европт ирсэн сэтгэгдэл, Европод байгаа сэтгэгдлээрээ үр ач нартаас ирээдүйд нь юу гэж хэлмээр байна, гоё сэтгэлдээ үлдээгэж. За баярлалаа. Одоо мэдээж хүн болгон л үр хүүхэдтэй, үр ачтай байгаа. Тэгээ би маш олон сайхан хүүхдүүдтэй, нэг охин, 2 хүүтэй тэдний маань нийлсэн ач зээнэр бол одоо 10 хүрэгчээ зээж байна. Би бол бүр буураа юм шүү дээ. Миний ачуу чүүмэн тий 30 октябрьд гаргаж өгсөн. Ингээд одоо 10 ач зээтэй байгаа. Тэгээ хүүхдүүд маань бас айгүй хөөрхөн бас нэг авяас маяс өвлдөг юм уу яадаг юм бас их хөгжим тоглоноо тийм хөгжимлөг тий. Тэгээ ганц охин маань бас мэрэгжлийн бүжигчин, зээ охин маань бас мэрэгжлийн бүжигчин тий ингээд бас нэг урлагийн хүмүүс бас байдаг манай гэрт. Хөргөн маань одоо удирдаач анхад өгсөн тийм удирдаач байгаа. Одоо тэр хөгжим сургуульд ажилладаг хөргөн маань тий. Тэгээ та нартай бүгдээнд нь хайртай шүү эмээ. Жоохнуудынхаа бүгдээр их хичээл сурвалгад өндөр амжилт төсөе. Сайхан хүүхдүүд минь гэгээлэг сайхан ертөнцид хүний хорвоод бүх хүмүүстэй адилхан сайхан яваарай. Ажлын өндөр амжилт төсөе хүүхдүүдтэй. Тэгээ бүгдээнд нас жаргал хүсье. Миний хөрхөн инхний жоохнууд нь бүгдээрээ хичээл сурвалгадаа өндөр амжилт үзүүлээрэй. Та нар минь мундаг шүү. Эмээ таартай бүгдээнд маш их хайртай. Хөөрх юм. Та ёстой сайхан өнөр гэр бүлтэй бас сайхан урлагийн гэр бүл байд юм байна. Таныхаа бас үр ач нар хүүхдүүдэд нь ач зээнэрт нь ирээдүйн урлагийн тий амжилт бүхний дээдэг бас хүсмээр байна. За тэгээд маргаашнаас эхлүүлээд аялдаа гарлаа та хоёр маань одоо сэтгэл ямар байна? Ер нь одоо Монгол руугаа хэд хоноод буцах гэж байна? Яа буцах төгсөж гэнэ үү болоогүй юу? Ер нь бол төгсөж байна. Одоо маргааш утгаар Францын Парис хот руу явна. Тэгээ тэндээ нэг буцаад Германд миний нэг шав байгаа болроогээд очротын болроогээд болормоо дээр нэг 5-аас очиндоо тэгэл бараг нөгөө айхтар домогт болсон визний хугацаа дууссан шүү дээ. Тэгээд бацсан. За. Тэгээд үнэхээр ийм гоё нэвтрүүлэг бас байдаг ерөөсөө мэдээгүй. Тэгээд өөртөө чинь сайхан танилцлаа. Одоо бүр үнэхээр гайхалтай юм аа. Ингээд зүгээр жирийн одоо юм найруулагч мэрэгчлээ болохоор мэрэгчл нь бас ингээд айгүй тийм өөрт нь их зогсон юм сонирхолтой сайхан байт юм байна. Би анх сонсоод бүр гайхчихсан. Хүмүүсээс ингэж ярьцлага авдаг ихлээр нь тэгээд үнэхээр одоо өөрт чинь маш их баярлаа. Тэгээд мэрэгчлэрээ ажилласан бол ямар мундаг хүн байх байсан болоо гэж бодогдож байна өөрөө ирэхгүй. Тэгээд үнэхээр сайхан байлаа. Тэгээд миний одоо сэтгэлд ирсэн бүхнийг уудалж гаргаж ингэж намайг яриулж чадсан бас их баярлалаа.
янжаагчийн гоё хүүхэд насны тухай сонслоо. Бас тэ залуу насны тухай сонслоо. Маш сайхан байна. Гэхдээ манай янжаагч ер нь бол өөрийгөө ярихаас илүү хамт олон хүрээлэн буй хүмүүсээ ярьсан учраас таны хүүхэд наснаас эхлүүлээд ажил, сургууль бүх амьдралыг чинь орчин тойрноор аяллаа. Тэгээ сайхан байлаа. Дүү нэх амар бол тийм одоо сүртэй мөртэй найруулагчаа хийдгүү мөө одоо урлагаасаа хөндөрөд ер нь бол удчлаа. Тэгээд гадаадад ингээд байж захта яаж зүгээр ах вэ? Тэг хобби болгоод энэ подкастыг хийгээд эхэлсэн байт юм аа. Тэгээд энэ подкаст маань одоо зав заагаараа л хобби юм чинь тэгэл зав заагаараа л хийн. Ойрдоо бол ер нь Германда өөрөө нийгэм рүүгээ ороод ажиллахаар зэрэг бол ерөөсөө амралтын өдөр минийх чи 2 өдөр дараална гэж байхгүй. Ингээл 1-7 хоногт нэг энэ тэнд нь амраачдаг болохоор би ч нөгөө нэг ямар ч подкастаа их завгүй байсан. Яг үннийгээ хэлэхэд өнөөдөр бол юутай акттай учраас ингээ гой дээрээ тавьчаад камерын өмнө сууж байгаа болохоос биш актгүй байсан бол бас ингэж суух зав гарахгүй байсан. Тэгээ бас таньдаа бас баярлалаа. Нэг ч гэсэн те подкастаа сайхан тантай хийлээ. Таныхаа энэ сайхан адал явдалтай сайхан амьдралыг үзлээ, сонслоо. Хоёулангийнх нь хувьд яг хөө ингээд бит хоёрын ятг дарж байгаа хэсэг дээр бол энэ нөгөө энэ 100 мандаа байх шиг байна. Ятг бол ингээд хажууд нугаа хүндээ сонсогдоод байгаа хэрнээ яг нөгөө камерны цаанаас бит хоёрын подкастын дунд бол ер нь ятганы ая маш сул явлаа. Тийм учраас би бас таны тоглож байгаа хэсэг дээр ганц нэг гэн товчхон видео voice маягаар таны тоглолтоос нэг оруулж болох нь үгүй юу монтажлж үзье. Маш гоё дурсгалтай ийм гоё таны ертөнцөөр бас аяллаа, баярлалаа. Гэхдээ та маш их хувьтай хүн юм аа. Хүүхэд наснаасаа урлагийн хүмүүсийн хүрээлэлд өсөөд тэгээд урлагийн амьдралаар бүх насаараа амьдраад одоо үр ач зээнэр нь ингээд урлагийн ертөнцид урлагийн амьдралд явж байгаа нэхэр таны өөрийн хувь тавилан маш гоё. Тэгээд таны нэр Янжин лам гэж байгаа тий урлагийн Янжин лам бурхан ивэгээ гэж хүн болгон хэлдэг. Энэ гоё ерөөлийн үгийг тэгээ тэр сайхан нэрийг том нэрийг танд өгсөн яг эзнээ олсон сайхан нэр байна. Та өөрөө яг гоё юм Янжин лам бурхан шиг байна. Үнэхээр 75 настай хүн Европод ирсэн ятгаа дараад сууж байгаа тэр үзэсгэлэнтэй тэр видеог бол дуун сул байсан ч хамаагүй дүүн байгаагаар нь цацсан дүүдээ битээ гомдоорой уучлаарай. Тэгээд хоёлаа ямар мэрэгжлийн ингээд микрофон, камер гэхгүйгээр утасны цаанаас хийж байгаа ярилцлага болохоор зэрэг хоёулангийнх нь тоглолтын өнгөн тод сонсогдохгүй ч гэсэн таны үзэсгэлэнтэй байгаа нь үнэхээр хайр хүрмээр байна. Тэгээд маш их баярлалаа. Энэ гоё Янжин лам бурханы ивэл энэ сайхан Янжин лам бурхан шиг сайхан хүний ач зээнэр энэ Монгол улсыг болон дэлхийг донслогно гэдэгт охин итгэлтэй байна. Тэгээд урилгын маань авсанд чин сэтгэлээсээ баярлалаа. Түүгээдээ баярлалаа. Үнэхээр их баярлсан шүү. Ямар ч гоё юм. Үнэхээр гоё ингэж асуулт хариултанд нь зөв сайхан хариулсан бол төвчөө сайхан ярьсан болох байсан байхаа. Гэхдээ хичээсэн шүү. Баярлалаа. Тэгэл дүүн тэгэл асуугаад хариулдаг. Гэтэ заримдаа бас хүнээ сайхан яриулах нь бас чухал байт юм аа. Таны минь тэгээд хүүхэд насны, бага насны тэ амьдралын бүх юмнуудыг ингээд сайхан хоёлаа архивлж авч байгаа да баяртай байна. За тэгээд баяртай. Аян замдаа сайн яваарай. Аяллаа сайн хийгээрэй. Тэгээд Европод ирээд ингээд хажуугаар яваад байгаа ч хоёлоо уулзаж бол амжихгүй нэ тэ. Гэхдээ үнэхээр гоё яана. Монголд очихороо тантайгаа нүүр тулж танилцсанаа сайхан. Найруулагчтай баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Жаргалын дээдээ ажил байна хөө жаргалын дээдээ ажил бидэн
Тунухудумин хамтаваня Бодлинара наухангимэху уханинара эрдэм байняху уханинара эрдмэгвитэнтэй Тунухудумин дулчваня Sutilin sanya, isun banyak isun orimsu, sitil derbetinte, tulut tunuh kudumin tulcanya, uring jargal lagi menho, onyogin udes. Utelanyako usindedi utekerbetente tulutunu khudumin urchwana usindedi